За одоо та бүхэндээ хоёр дахь хэсэг дээр арх бидний бие физиологт ямар байдлаар нөлөөлдөг юм бэ гэдэг яг өвчлөлүүдээр үндэслэж та бүхэнд зургийг нь харуулаад танилцуулъя гэж бодож байна. За тэгээд түүнээс өмнө эхлээд ер нь архины хамааралд одоо хүргэдэг ямар эрсдлүүд байд юм бэ гэдгийг та бүхэнд товчхон танилцуулъя. За нэгдүгээрт нь удаан хугацаагаар тогтмол архийг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд бол энэ бол нэгэнд таны амьдралын хэсэг болоод та бүр ингээд одоо 5 өдөр болонгууд оройн 6 цаг болонгууд за одоо миний ингээд пи уух цаг болчихно гэдэг бүр энэ тохио ингээд биеийн жижиглэдийн тасал болоод үлдсэн байдаг. Тэгэхээр хэрвээ та урт хугацаагаар тогтмол их хэмжээний архи хэрэглэж байгаа бол танд архины хамаарал одоо аль хэдийн амьдралын чинь нэг хэсэг болоод үлдсэн байна. Энэ цаашдаа үргэлжлээд одоо архичин гэдэг энэ хэсэг рүү орох эрсдэл өндөртэй байгааг илэрхийлж байгаа. За дээрэс нь хэрвээ таны архины хэрэглээ бага наснаас эхэлж бий болсон бол тэр нь өсвөр нас за тэгээд ахлах анги байхдаа за дээрэс нь их сургуулийн оюутан байхдаа буюу нэлээд одоо 23 наснаас хойш эхлээгүүд 23-аас өмнө наснд буюу магадгүй 15 16 наснаас эхэлж ингээ архины хэрэглээ өндөртэй байсан бол таны одоо архины хамааралтай болох үндэс суурь эндээс тавигдсан байх талтай гэсэн. За хэрвээ танаа одоо ойрын хүмүүс дунд тэр нь ээж аав эмээ өвөө за ойрын хамаатнууд дунд архины хамааралтай архины одоо им хэрэглээ өндөртэй хүн байдаг бол за энэ дээр бас танд удамшлын ген байх талтай. Тэгээд энэ удамшлын генэнд одоо 50-аас 60% хүртэл ингээд архины хамаарал одоо бий болох эрсдлийг ингэж үлдээж байдаг гэсэн судалгаанууд байдаг. Тэгэхээр энэ дээр өөрөөсөө бид нар гений онцлогийг бас анхаарах нь чухал. За хэрвээ таны амьдрал сэтгэл санааны хямралд орох, сэтгэл готролд орох, за тэгээд төгшөөртэй сэтгцийн өвчлөл бий болох юм байдлууд бий болсон бол за энэ бол архины хамаарлын нэг шинж тэмдэг болдог. За үүн дундаа одоо bipolar, schizophrenia гэх мэтлэнгийн ийм өвчлөлүүд дээр хүмүүс өөрийгөө одоо нийгэм дунд ингээд одоо харуулхад хүмүүстэй хамт амьдрахад за хүмүүсийн шүүмжлэг хүлээж авах гэдэг ч юм ингээд яг энгийн сэтгцийн хувьд эрүүл байгаа хүмүүстэй харьцуулахад энгийн амьдралыг авч явахд нэлээд хүндрэл тулгардаг. Дээрээс нь дэмжлэг одоо хэрэгтэй байдаг учраас бас архины хамаарал бий болох эрсдэл өндөртэй байдаг гэж үздэг. За хэрвээ таны амьдрал нэлийн хүнд үйл явдал тохиолдсон за тэр нь магадгүй та ямар нэгэн осол аваарт орсон эсвэл хин нэгэн одоо дотны хүмүүсээ алдсан за тэрхүү одоо хагцлыг та хүлээмжшүүлж чадахгүй байгаа амьдралынхаа нэг хэсэг болгон одоолтол ингэж сэтгэлдээ тээж авч явж байгаа түүнд магадгүй өөрийгөө буруутгаж байгаа ийм үйл явдлууд байсан бол магадгүй энэ таны архины хамаарлын одоо үндэс суурь байх эрсдэлтэй. За мөн дээрэс нь одоо маш том нөлөөлөл бол энэ соёлын нөлөөлөл байгаа. За үүнд монголчуудын хувьд бол энэ эрэгтэй найзуудын холбоо харилцаа гэдэг ийм одоо маш том соёл явж идэг. За тэгээ найз нь одоо юу хийж ин түүнийг дагаж хийх энэ загвар бол яг 10 жилээс ахуулаад их сургуулиуд дээр хүртэл ингээд байдаг. Тэгэхээр 10 жилээс ахуулаад хамтдаа арх уух гэдэг ийм загварыг үүсгээд тэгээ тэрний 30 40 жил ингээд хамтдаа одоо тэр загвар авч явж байгаа ийм эрэгтэйчүүдийн бүлэглэлүүд бол аюух байдаг. Тэгэхээр энэ дээрээс яг та найз нөхдөөсөө болоод нэг багасаа хамтдаа уугаад сурчсан тэр загвараа өргөжлүүлээд одоо ингээ архины хамааралд орчихсон байна уу, хүндэрчсэн байна уу гэдэг дээр бас анализ хийх нь чухал. Тэгэхээр энэ соёлын нөлөө бол яалтчгүй архины хамаарлын одоо маш том хүчин зүйл болдог гэж хэлэхэд одоо буруудахгүй. За бид нөлөөдөг одоо нөлөөнүүдийг та бүхэнд нэг хүртэл одоо эргэтнээр танилцуулна гэж хэлсэн. За тэгээ хамгийн эхлээд бол яалтчгүй энэ архины хамаарал бол илгэнд хамгийн томор нөлөөлдөг. За тэгээ та бүхэнд одоо илгэний хамгийн том хоёр өвчлөл бол гепатит, цирроз гэдэг хоёр өвчин байгаа. За тэгээд гепатит гэдэг бол ийм өрөвсөл явагдаж байгааг илрэл. За цирроз гэдэг бол илгэнд бол шархлаа үүсээд одоо ингээд шархалцсан байгааг илэрхийлдэг. За өрөвсөл бол гепатит гээд энэ өвчлөл бол өөрөө зөв хооллолт, эрүүл амьдралын загвартай холбоотойгоор буцаад эдгэрч болдог ийм өвчлөл гэж үздэг. Харин цирроз явагдаад ингээд шархлалт үүссэн бол энэхүү шарах сорив бол буцаж эдгэрэхгүй. Таны илгэний нэг хэсэг байсаар л байх болно. За тэгээд нэгэнд ингээд шархлаа үүсээд ингэсэн бол энэ бол ингээд нэг удаан хугацаанд хэрэг арх хэрэглээд авах юм бол маш хурдтай хүндэрдэг гэж үздэг. Тэгэхээр энэ дээр та одоо гепатит үүсэж гэнэ үү, цирроз үүсэж гэнэ үү гэдэг бас ингээд ангилж ялгах хэрэгтэй байдаг. За тэгээд хэрвээ ингээд илэг өвчлөх юм бол илгэний үйл ажиллагаа докторгүй болно. За цаашдаа бол илэг шилжүүлэн суулгах, илгэний хавдар гэх мэтлэн ийм өвчлөлүүдийн үндэс суурь нь одоо энэ гепатит, цирроз гэдэг энэ хоёр өвчлөл байдаг байна.
За архины хамаарлаас болж өвдөх эрсдэлтэй эргэтэн бол дараачих ходоод байх нь. За ходоодн дээр энэ салсны өрөвсөл гэдэг за одоо хеликобактериас болж үүсэж гэн гэдэг за энэ өвчлөл байгаа. За тэгэхээр энэ хүү өрөвсөл маань өөр архины хэрэглээ өндөртэй үед бол одоо байнга хеликобактер өндөр байна. За тэгээд энэ салсны өрөвсөл бол ходоодны байнга нэг хэсэг байдаг. За ингэж явсаар хагаад ходоодны хорт хавдар үүсэх эрсдэл ингээд үүсдэг гэж үздэг. Тэгэхээр ингээд эрүүл ходоод бол ингэж харагдана. Харин салстай өрөвсөлтэй ходоод бол ингэж харагдана гэдэг ийм зураглалыг та бүхэнд харуулах гэж оролцсон юм. За дараагийн одоо архины хамаарлаас болж үүсдэг өвчлөл бол зүрхний өвчин байгаа. За тэгээд энэ дээр зүрхний хэм алдагдах гэдэг хүмүүс их ярьдаг. За эрүүл зүрх бол ингэж ажилдаг. Харин зүрхний хэм нь алдагдсан байгаа. Зүрх бол ингээд ховдлуудаас нь хэмнэл нь буруу. За тэгээд буруу газраас ингээд зүрхний хэмүүд нь за тэгээд зүрхний хэмнэлийн ингээд хэрвээ зураг авахлах юм бол яг ямар зураглалууд гарч ирэх вэ гэдэг ингээд харагдаж байгаа. Тэгэхээр байнгын архины хэрэглээ бол бидний зүрхний хэмийг алдагдуулах энэ өвчлөлийн нэг шинж тэмдэг шалтгаан болдог байна. За дараачийн өвчлөл бол чихрийн шижин гэдэг энэ өвчлөл байгаа. За тэгээд энэ дээр одоо биеийн жинтэй холбоотойгоор үүсгэс гадна архины хэрэглээ. За тэгээд одоо буруу амьдралын загвартай шууд холбоотой гэж үздэг. За чихрийн шижин өвчлөл дээр ингээд цусан дах бидний сахарын хэмжээ нэг бол их нэг бол бага байхад одоо хоёр янзын чихрийн шижин өвчин үүсдэг гэж үзэж байгаа. За энэ hypoglycemia гэдэг энэ хүү өвчлөл маань бол одоо сахарын хэмжээ нь бага байх үед одоо чихрийн шижин болж байгаа юм тохиолдол байдаг. Тэгээд хэрвээ ингээд танд архины хэрэглээ өндөртэй байгаад тэгээд та байнга ойр мөлдөг хөлрөлт ихтэй тэгээд цонхиж цагаарсан за тэгээд байнгын толгой өргөдөг бие ингээд зөв удирдах боломжгүй болсон за тэгээд уур уцаар өндөртэй тэгээд байнгын өсвөлэн байдаг идэж дуусныхаа дараа дахиад өсөд байгаа ийм мэдрэмжүүд төрдөг бол та цусндаа сахарын хэмжээ шалгуулах нь маш чухал. Хэрвээ энд та бага байгаа тохиолдолд энэ маань нэг талаас архины хэрэглээ өндөр байгаа учраас та энэ өвчлөлийг одоо өөртөө бий болгосон байх эрсдэл өндөртэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ хэрвээ танд энэ шинж тэмдгүүд илэрдэг бол та ялцчихгүй одоо шинжилгээ цааш нөх хэрэгтэй гэж хэлж болно. За дараагийн маань өвчлөл бол бэлгийн үйл ажиллагаатай холбоотой өвчлөл байгаа. За миний дараагийн харуулах зураг бол яг одоо 18 наснаас нэмэх насны хүмүүс зориулагдсан зураг байгаа. Яагаад тэгэхээр эрэгтэй хүний бэлэг эрэхтний талаар зураг үзүүлэх гэж байгаа учраас аль болох нэг хүүхдүүд байхгүй орчинд энэ хүү мэдээллүүдийг үзээсэй гэж та бүхний хүсэж байна. За энэ дээр одоо нэг энэ бэлэг эрэхтний үйл ажиллагаанаар яагаад архины хамааралтайгаар ингээд одоо үйл ажиллагаа сулардаг вэ гэхээр та бүхний эхний харж байгаа зураг байгаа. Бэлэг эрэхтний хоёр булчирхаан дундуур ингээд цусны одоо ингээд шулуун судас явагдаж байгаа. За энэ хүү судлуудад маань ингээд хүчтэй одоо цус одоо бий болж ялгарснараа ингээд бэлэг эрэхтэн босох гэдэг ийм үйл явц явагддаг. Гэтэл тэ архины хэрэглэнээс болоод энэ бэлэг эрэхтний сулрал за босхгүй байх гэдэг ийм асуудлууд бас үүсдэг таартай. Тэгэхээр энэ дээр нэг яагаад одоо ийм зүйл тохиолдож байна вэ гэдэг дээр нь бас буцаагаад архины хэрэглээ өндөр байгаа бол энэ хүү цусыг одоо хүчтэйгээр илгээх гэдэг энэ хүү процесс маань одоо бие дотор явагдаж чадхаа болж байгаа тохиог гэж ойлгож хүлээж авбал зүгээр. За дараагийн биед гардаг өөрчлөлт бол яалтчгүй нүдний хараа одоо мууддаг. Удаан хугацаанд архи уусан хүмүүсийн хувьд энэ нүдний харааны хурдан хөдөлгөөн гэдэг ийм өвчлөл үүсгэх эрсдэлтэй. За энэ маань бас буцаагаад тархинд гэмтэл бэртэл явагдаж байгаа учраас тэр нь нүдний хараанд нөлөөлж байгаа ийм байдлууд үүсдэг. Тэгэхээр хэрвээ ингээ хөндлөнгөөр хараа ингээд нүдэн тогтохгүй хурдан гүйлэгнэх за дээшээ доош харахаа ингээд дээшээ доошоо гүйлэгнэх за эсвэл бүр ингээд эргэлдэж гарах гэдэг ийм өвчлөлүүд үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр яг нүд гэдэг бол буцаагаад тархины үйл ажиллагаанд бол энэхэр одоо мэдрэлийн үйл ажиллагаанууд энэ бол асуудал үүсэж байгаа гэдэг ийм тохиог илэрхийлдэг. За дараагийн одоо асуудал бол төрөлтийн хүндрэлүүд байдаг. За энэ дээр би ямар нэгэн зураг үзүүлэхгүй. Энэ дээр хэрвээ одоо жирэмсэн байгаа эмэгтэйчүүд хэрвээ архины хэрэглээ өндөртэй байгаад ингэх юм бол яг урагт бол маш олон асуудлууд үүсдэг. За тэгэхээр энэ дээр маш олон судалгаанууд байдаг. За жирэмсэн гэхээс айлбал хүүхэд одоо жирэмсэн болохгүй байх. За хэрэг хүүхэд төрж байгаа бол маш сайн шинжилгээнүүд өгөх гэдэг ийм урьдчилан одоо сэргийлэх ажлуудыг хийх шаардлагатай бол. За дараагийн архины хэрэглээ өндөртэй байгаагаас болоод үүсдэг өвчлөл бол ясны гэмтэл бэртэл авах магадлал өндөрсдөг. За энэ дээр одоо яс маань өөрөө
кальци их үүсвэр байдаг. Дээрээс нь бидний булчингуудыг, за бие махбодыг ингэж өргөж авч явах хамгийн том суурь бат бөх ийм байдлыг хангаж яг энэ ясны сэрүүжилт өвчнөд нэрвэгдсэн байгаа яс бол нэлээд ингээд сэрүүжилт явагдчихсан. За тэгээд одоо хүч чадлын үед маш муу ийм байдаг. За ингэхээр яадаг гэхээр гинтэл бэртэл авахаараа ясны хугарал болох эрсдэл өндөртэй гэсэн. Хамгийн анх нэг архины хамгааллын 10 шинж тэмдэг гэдээ асууж байхад та өөрийгөө бэртээх эсвэл бусдыг бэртээх гэдэг ийм асуултууд гарч ирчихсэн. Тэгэхээр энэ дээр одоо хэрвээ та сохтой байхдаа хин нэгнтэй зодтолдох эсвэл ямар нэгэн одоо нэг зүйлийг ингээ мөргөх юм бол тэрнээсээ болоод өөрийнхөө ясыг уулах гэдэг ийм эрсдлүүд үүсэх талтай байдаг. Тийм учраас аль болох биенийхээ бүтэн байдлыг хангахын тулд энэ архины хэрэглээг бол байнга шалгаж анзаарах, аль болох тогтмол эрсдэл багтад төвшөнд нь барьж явах нь одоо таны бие физиологийн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй. За дараагийн одоо бие нөлөөлөл бол энэ мэдрэлийн системд шууд нөлөөлж идэг. За та бүхэнд би эрүүл тархины үйл ажиллагаа, за тэгээд архины хамааралтай хүний тархины үйл ажиллагааг ингээ харуулж байна. За бидний энэ тархины гадна хэсэгт нь саарл эд гэдэг байдаг. Энэхүү саарл эд маань өөрөө бидний мэдрэлийн сүдийн үйл ажиллагааг холбох хамгийн чухал ийм ажлыг хийж идэг саарл эд гэдэг байдаг. За энэхүү саарлыг тэрэ багасаад явах юм бол үүнээс болоод бидний ой тогтоолт багасах, за бусадтай харилцаан дээрээ суулрах, бусдыг ойлгох чадвар маань багасах гэдэг ингээд бидний тархины хийдэг үндсэн үйл ажиллагаанууд маань алдагдаж эхэлдэг. Тэгэхээр та бүхэн одоо ингээд архины хамааралтай хүмүүсийн тархинд бол нэлээд их саарл эдийн багасалт явагдсан байгааг харагдаж байгаа. За ингээд эхлэх юм бол урт хугацаанд зөн нөхрөл бий болох ийм одоо томоохон эрсдлүүдийг бий болгодог. За одоо урт хугацаанд биш богино хугацаанд архины хэрэглээ биднэрт ямар одоо мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг вэ гэхээр хий айдас төрүүлдэг. Одоо зарим тохиолдолд бид нар параноя буюу солиорол гэж нэрлэдэг. За тэгээд хий юмнаас айх, хизэж болохгүй зүйлээ болно гэж бодох, тэрэндээ ингэж айдастай бэлтгэх. За тэгээд айснасаа болоод бусад хүмүүстэй яг тэр айдас дээрээс үндэслэж харилцах. Одоо жишээлбэл ийм зүйл болчих штэ, одоо тэр үед чи намайг хамгаалах юм уу? Чи хамгаалж чадахгүй штэ гэдэг ийм одоо шаардлагуудыг тавьчих юм уу те. Ингээд ийм бодит бус зүйл дээр айдас үүсгээд байх юм бол энэ бол хий айдас байдаг. За урт хугацаанд архины хэрэглээ өндөртэй байх юм бол сэтгэл готрол руу яалтчгүй ордог. Энэ дээр нэг бас огтуун, нэг бол шаардлагатай. Тэгээд хэсэг хугацаанд эрүүл гэдэг ийм загварууд руу яваад байгаа учраас яг амьдралын бодит утга учир юу юм? Би юуны төлөө амьдарч байгаа вэ гэдэг энэ томоохон төлөвлөгөөнүүд нь юрдөөс ингээд орж гараад байдаг. Тэгээд тийм учраас сэтгэл готрлаасаа гарах боломж гарч ирдэггүй. Байнга эрүүл үедээ сэтгэл готролтой арх уусан үедээ тэр тухайн санаа зовж байгаа асуудлуудаа мартагнах гэдэг ийм байдал харилцан ингээд солилцоол яваад байдаг гэсэн. За төвшүүр айдас өндөртэй ямар нэгэн зүйлийг шийдвэрлэж чадахгүй байгаа, хэрэггүй хүн мэт ингээд санагдах. За эсвэл тэгээд одоо бусдад таалагдахын тулд ямар нэгэн үйлдэлүүдийг хийх ёстой юм шиг ийм байнгын төвшүүр айдсууд мэдрэгддэг. За архины хэрэглээ өндөрсөх тусам энэ уур уцаар омог гэдэг зүйл бол байнга харилцан одоо нэмэгдээд явж байдаг. Архины хэрэглээ өндөртэй мөртлөө уур уцааргүй хүн гэж одоо байхад маш хэцүү. Архины хэрэглээтэй уур уцаар бол яг харилцан нэмэгддэг ийм шууд хамааралтай гэж ойлгож байна. За хэрвээ ингээд архины хэрэглээ бүр нэмэгдээд ингээд явах юм бол hallucination буюу ингээд хий юм харах ийм тохиолдлууд гарч ирдэг. Гэхдээ байгаа зүйлсүүдийг хий харах, хий юм сонсох, хий хүнтэй юм ярих гэдэг ч юм уу ийм зүйлсүүд рүү орох ийм эрсдэлтэй. За дараагийн биед гардаг нөлөө бол ялцчгүй тархлаа суларч байгаа. За ингээ байнгын арх хэрэглээд байнга цуснд маань арх гэдэг бодис ингээд гүгээд тахаар бид нэр бусад нэм бактериас өөртөө хамгаалах энэ байдал маань бол байхгүй болдог. За ингэснээрээ бүх төрлийн өвчлөлүүдийг одоо ингээд өөртөө одоо бактерийг өөрийнхөө бие рүү чөлөөтэй оруулах юм хөвчлөлөөр өгдөх юм эрсдэл өндөртэй. За хамгийн сүүлд нь би та бүхэнд яг үндсэн 7 хорт хавдрын одоо үндэс суурь нь бол яг архины хамаарлаас болж бий болтгоо гэдэг энэ хүү 7 одоо хорт хавдрын өвчлөлүүдийг та бүхэн танилцуулъя. За нэгдүгээрт нь багалзуур хоолой хорт хавдар буюу яг залгих хэсэгт байгаа энэ бүхэл энэ хоолой хэсгийг хэлж байгаа. За амны хорт хавдар бол яг энэ архины хамааралтай холбоотой. Гурав дахь нь залгуур хоолой буюу ингээд цаашаа одоо залгиж байгаа энэ хэсэг ордог. За улаан хоолой буюу бидний хоолойг одоо амыг
ходоодтой холбож байгаа энэ одоо хэсэг байгаа. За энэ улаан хоолой хорт хавдар бол нэлээд бас өндөр байдаг. Энэ архины хамааралтай холбоотойгоор тэр ийм хорт хавдрын суурь бол архины хэрэглээ гэж үздэг байна. Хөхний хорт хавдар бас архины хэрэглээтэй шууд холбоотой байдаг гэж үздэг байна. За 5 дахь одоо хорт хавдрын өвчлөл бол илгэний хорт хавдар бас архины хэрэглээтэй шууд холбоотой. Хамгийн сүүлийнх нь бүдүүн гэдэсний хорт хавдар бол архины хэрэглээтэй холбоотой гэдэг. Одоо архины хамаарлал өндөртэй хүмүүсийн тусах эрсдэл өндөртэй 7 хорт хавдар бол яг энэ 7-ыг нэрлэдэг байх нь. За бидний энэ архины хэрэглээнээс болоод бидний одоо амьдралд ганцхан бие физиологийн асуудлууд үүсгэс гадна нийгмийн харилцаанд маш олон асуудлууд үүсдэг. Бид нар архины хамаарлаас болоод найзууд нөхдөдтэйгөө муудах, за хамт олноосоо одоо муу нэр авах, за хайртай хүмүүсийн итгэлийг алдах ийм олон нийгмийн харилцааны өмнө буруутай байдалд ордог. Дээрээс нь хувь хүний хувьд өөртөө зөрчилдөх, өөрийгөө буруутгах, өнгөрсөнд харамсах, ирээдүгээс айх, итгэлгүй байх гэх мэт ингээд маш олон зөрчлүүд бас бий болдог. За бие физиологийн хувьд өмнө нь хэлсэнчлэн энэ олон өвчлөлүүд бол архины хэрэглээтэй шууд холбоотой бий болж байгаа. За сэтгэл санааны хувьд бол байнгын тогтворгүй уур бухимдалтай эсвэл одоо төвшөр өндөртэй ийм байдалд бий болдог. За эдийн засгийн хувьд маш томоохон асуудлуудад энэ архины хэрэглээтэй болж орох эрсдэлтэй. Яг тэгэхээр архи хэрэглэсэн үед бидний энэ уртлын тарих буюу шийдвэр гаргадаг логик одоо сэтгэлгээний хэсэг маань ердөөсөө ажиллагаагүй болдог. За ингэснийхаа үр дүнд ямар хэсэг нь ажилдаг вэ гэхээр бидний сэтгэл хөдлөлийн тарих ганцаархан ажиллагаатай байдаг гэсэн. Эрүүл үедээ бид нар сэтгэл хөдлөлийн тарихч ажиллагаатай, логик одоо энэ уртлын тарих буюу энэ логик сэтгэлгээний тарих маань ч гэсэн ажиллагаатай. Тийм учраас та шийдвэрүүдээ урт хугацаанд бодож төлөвлөж олон талаас нь харж өөртөө зөв шийдвэр гаргаж чаддаг. Харин архи уусан үедээ зөвхөн таны сэтгэл хөдлөлийн тарих ажиллаж байдаг учраас та ууралж бухимдсан бол одоо шууд тэрнээсээ болоод магадгүй эдийн засгийн хувьд буруу шийдвэрүүдийг гаргах, эсвэл хит хөөрөөд одоо бүх найзуудынхаа архины төлбөрийг нь та төлөх. За үүнээсээ болоод тухайн сарынхаа одоо байрны түрээсийнхаа төлбөрийг төлж чадахгүй байх гэдэг ч юм уу ийм санаа зовлт эдийн засгийн хувьд асуудлуудад ордог учраас та бүхэн яг ингээд хэрвээ архи ууж эхэлсэн цагаас ахуулаад таны шийдвэр гаргалтын хэсэг бол ажиллагаагүй болно. Зөвхөн таны сэтгэл хөдлөлийн тарих ажиллагаатай болно гэдэг нь маш сайн санах хэрэгтэй. За бүтээмж буурна, гэр бүлийн хүчирхийлэл бол архины хэрэглээтэй шууд холбоотой байдаг. Урт хугацаанд осын харилцаанд хүчирхийлэл бий болгох нь архины хэрэглээ өндөрсөд явах юм бол тэр нь бараг ингээд гэр бүлийн хүчирхийлэл болох нь тодорхой болоод ингээд явчихдаг. За өөрийгөө гэмтэх. За энэ дээр нэг архины хэрэглээтэй байхад нэг найз нөхдөйгөө одоо зохиж зодож гэмтээчээгүй л болоо гэж боддог. Гэтэл яг үүндээ ингээд сохтуу байх үедээ өөрийгөө гэмтэх тохиолдол маш их гардаг. Үүнээсээ болоод ингээд мадуу одоо гараа хугалсан байх. За ингээд толгоондоо гэмтэл авах, өвчтөе цохоод толгооныхаа ямар нэг хэсэгт нь гэмтэл авсан байх, хөл гарандаа гэмтэл авах гэх мэтлэн ингээд яг өөрөө анзаараагүй бие физиологийн томоохон хүндрэлүүдийг авсан байдгаа анзаардаггүй. Тэгэхээр энэ дээр өөрийгөө гэмтэх гэдэг бол яг энэ эрүүл биш одоо сохтуу байгаа үедээ гарч байгаа бас томоохон өөр нөлөөнүүдийн нэг. За хамгийн сүүлийнх нь бол одоо уур бухимдал түрэмгийлэл гэдэг ийм үр дүн гардаг. За өмнөх хэсгүүдэд хэлсэн та бүхэнд архи хэрэглэх бол хизээч ийм сайхан ааштай хүн бол архины хэрэглээ өндөртэй байна гэж байдаггүй. Архины хэрэглээ өндөртэй, архины хамааралтай хүмүүсийн уур бухимдал түрэмгийлэл илүү хурдан, илүү олон давтамжтай, илүү ингээд хүч өндөртэй ингэж гарч идэг. Тэгэхээр энэ дээр хэрвээ та уур бухимдал өндөртэй, сэтгэл ханамж байхгүй байгаад байгаа бол архиныхаа хэрэглээг шалгах, хянах, өөрөөртөө анхаарал тавьцаа болсон гэдгийг илэрхийлж байгаа. За би та бүхэд архины хэрэглээ өндөрсөх тусам ямар хоёр одоо нөхцөл байдал таны биед ингээд солилцоо те солигдоод байж байдаг вэ гэж танилцуулах чинь энэ нэг бол та согтолттой байна, нэг бол шаардлагатай байна. Тэгэхээр энэ хоёр зүйлийг бид нар харилцан мэдэрч яадаг учраас бид нар шаардлагатаасаа айгаад буцаад согтолт руугаа шилжих согтолтоо дуусгаж чадахгүй шалтгаанаас шаардлага байх гэх мэтлэнгийн харилцан солилцолтой байдаг. Тэгэхээр согтолт гэж юу юм бэ гэхээр цусндаа харихны хэмжээ нэмэгдэх үед бий болдог. Тэгэхээр цуснд хэрэг хэмжээтэй архи явж тэр хэмжээгээр л бид согтолттой байна гэсэн. За цуснд харихны хэмжээ их байх тусам л бид нэр бие муудаж уртлын тархины үйл ажиллагаа байхгүй болно. Бид нар өөрсдөө удирдах чадхаа болно. Энгийн зогсож гэнэ гэж бодоход ингээд далигаа зогссон байдаг ч юм уу те ингээд бие удирдах чадваргүй болж байдаг. За яг ийм согтолттой үед бол бие
бие удирдах чадахгүй, тэгээ зохисгүй үйлдэл хийх, зан аашаа тогтворгүй болох, шийдвэр гаргах чадваргүй болох, хэл ярианы хувьд ингээд ойлгомжгүй ярих, анхаарал төвлөрүүлэлт буурах, ой тогтоолт байхгүй болох, за хөдөлгөөнөө зохицуулах чадваргүй байх гэх мэт ийм үр дүнд хүрдэг. За тэгээд энэ согтолт хүндрээд тэ одоо ингээд цусандаа харихны хэмжээ нэмэгдээ явах юм бол тасралт буюу маргааш нь юу санахгүй байх ийм тохиолдлууд нэртэй. За согтолтын нэлээд том аюултай зүйлсүүд нь комд орох эрсдэлтэй хитрхийг согцсон учраас одоо таны бие физиолог одоо энэ одоо хэмжээний архийг хүлээж авч чадахгүй ингээ комонд орох мдээгүй болох. За зарим тохиолдолд хүлт хөргөгч хүртэл ийм эрсдэлтэй. Тэгэхээр энэ дээр согтох бол энгийн байдаг зүйл гэж өртөөсөө хүлээж авч болохгүй. Согтолт болгон таны бие физиолог ямар нэгэн байдлаар үр нөлөө үзүүлж яадаг. Тэгэхээр энэ дээр яг одоо согтолтын үр дүнгууд бол нэлээд ингээд бид чинь өгүүлж үлдчихэд гэдэг санах хэрэгтэй. За бидний одоо нэг согтолтын нөгөө одоо хэлбэр нь болохоор шаардлага байгаа. За энэ хэтрүүлэн хэрэглэсэн урт хугацааны архины хэрэглээгээ зогсоосон одоо зогсоох үед ингээд гаргаж ирдэг ийм хэлбэр байгаа. Тэгэхээр энэ дээр одоо хэдэн цаг үргэлжлэхээс ахуулаад 4-5 одоо хоног хүртэл ингэж сунж үргэлжлэх эрсдэлтэй. За тэгээд энэ үед ямар шинж тэмдэг илэрдэг гэхээр хүлэрн, зүрх хурдан цохилно, за гар салгана унтаж чадахгүй байх, толгой эргэх, бөөлжих, хийм харах, яаруу тэгдүү болох, төвшүүртэй байх зэрэг ийм шинж тэмдэг илэрдэг. За яг энэ үеүүдэд бол хүн ажиллаа хийх, хүмүүстэй харилцахад маш их хүндрэлтэй болдог. Яагаад тэгэхээр бид нарт нэг бие физиологоосоо цусандаа харихныхаа хэмжээ бүгд ингэ гаргаж байгаа ийм шинж тэмдэг одоо ийм үйл явц болж байгаа учраас бид нар яг ингээд эрүүл бие физиологоороо үйл ажиллагаа явуулахад хэцүү байдаг гэсэн үг байна. За тэгэхээр архины хамаарал өндөртэй хүмүүсийн хувьд бол яг ингээд амьдралын загвар нэг бол согтолттой, нэг бол шаардлагатай. За тэгээд нэг бол ингээд одоо дахиж шалтгаасаа айж гэн гэдэг ингээд одоо нэг хэсэг хугацаанд архиа уухгүй ингээд хойшлуулах, татгалзах ийм зүйлүүд хийгдэж байгаа. За тэгээд найз нөхдөд ч юм уу баярын өдрүүд болонгууд дахиж согтолт нь үргэлжлээд за тэгээд согтолт нь нэг хэлэхээр шаардхаасаа айгаад согтолтыг үргэлжлүүлэх ийм зүйлүүд рүү орж ирдэг. За энэ дээр нэг шаардлагын хэмжээ нэмэгдээд явж байгаа бол та тэр хэмжээгээр согтолтондоо удаан байна гэсэн тохиол байж болох юм. Хэрвээ та одоо нэг орой 5 цагийг ингээд арх ууж өнгөрөөдөг байсан бол маргааш нь шаардлагат нь магадгүй одоо нэг өдөр үргэлжилдэг байдаг байжгаад одоо тодорхой хугацааны дараагаас ахуулаад та магадгүй 2-3 хоног ийм согтолтын байдалтай байжгаад тэрнээс хойш 5-7 хоног шаардлагат үргэлжлэх ч юм уу тийм ингээд ийм байдлаар үргэлжлэх эрсдэлтэй. Тэгэхээр гэхдээ хүн болгоны бие физиолог өөр учраас ямар хэмжээний согтолтын дараа танд ямар хэмжээний шаардлагат гарч ирдэг вэ гэдгийг та өөртөө дандаа хянаж шалгах, анзаарах хэрэгтэй болдог. За маш олон архины хамааралтай хүмүүсийн хувьд шаардлагаасаа айгаад би ингээд багаар архи ууж гин гэж өөрийгөө тайвшруулдаг. Гэтэл ямар ч хэмжээний архи уусан ч гэсэн таны бие физиолог тэрхүү одоо архины хэмжээгээ өөрөөсөө гаргахын тулд та шаардлагат гэдэг энэ одоо хэсэг загвар шатаар бол дамжин өнгөрөхөөс өөр арга байдаггүй. Тэгэхээр хэрвээ та шаардлагатаасаа айгаад удаан хугацаагаар согтох тусам л дараа нь таны энэ архины хэрэглээгээ бууруулах, багасгах, архигүй амьдрах гэдэг энэ боломж чинь улам танаас холцоор байх болно гэсэн үг. Тэгэхээр энэ шаардлагатаасаа айж архи уух гэдэг бол одоо хамгийн буруу сонголтуудын нэг байдаг. Тэгэхээр та ямар зорилгоор архи уудаг вэ гэдэг үргэлж ингээ анзаарч харах нь чухал. За энэ хүү 10 асуулт бүхий тестийн нэрийг бол аудит тест гэж нэрлэдэг. За ихэвчлэн архины хамааралтай хүмүүс хизээ архины хамааралтай гэдгийг ингээд өөрсдийнх нь санаа зовлтын хэсэг болдог вэ гэхээр ялангуяа одоо Европын орнуудаас ч юм уу ингээд бусад орнуудын эрүүл мэндийн системэн дээр нь хэрвээ одоо тухайн хүн согтуугаар одоо эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн бол эмнэлэгт хүргэгдсэн бол энэ аудит гэдэг тестийг одоо ухаан орчныхан дараа шалгаж асуудаг. За ингэснээр яг архины хамааралтай хүмүүс байвал дараагийн эмчилгээг санал болгох ийм хамгийн анхан шатны тест гэж үздэг байгаа. За хэрвээ та 0-7 хоног авах юм бол архинаас татгалзсан эсвэл таны одоо архины хэрэглээ бол эрсдэл багтай ийм түвшинд байна гэж өөртөө үнэлж болно. За хэрвээ таны оноо 8-15 онооны хооронд байгаа бол
Энэ бол аюултай хэрэглээнд шилжсэн байна. Эрсдэл багатай архины хэрэглээ рүү одоо өөрийгөө шийдвэр гаргаад архиныхаа хэрэглээг багасгах. За тэгээд тодорхой хэмжээнд хэрвээ хэтрүүлэн хэрэглэх ийм тохиолдол гарч ирсэн бол тэр хэтрүүлэн хэрэглээнүүдийг байхгүй болгох тавтамжаа багасгах гэдэг энэ түвшин рүү одоо буцах одоо 0-7 оноо руугаа буцах хэрэгтэй байна гэдэг илэрхийлж байна. За хэрвээ таны оноо 15-аас 20 гэдэг энэ оноо руу очсон бол таны архины хэрэглээ бол ингээд хэтрүүлэн хэрэглээ тийм. За энэ хүү хэтрүүлэг хэрэглээ маань урт хугацаанд явсараад архины хамаарал гэдэг энэ шинж тэмдэг рүү орох эрсдэл өндөртэй байна гэдгийг энэ онооны хэсэг харуулж байгаа. За хэрвээ та 20-40 онооны хооронд авсан бол та архины хамааралтай гэдэг бүлэгт багтаж байна. За энэ хүү дөрвөн одоо үр дүнгийн хэсгийг одоо шулуун зураасан дээр тайлбарлаж ямар загвар руу явж байгаа вэ гэдэг ингээ харуулбал татгалцсан орхины хэрэглээ татгалцсан хүмүүсийн хэсэг одоо энэ шулууны хамгийн захтан байх нь. За дараачих нь эрсдэл багатай хэрэглээтэй буюу эдгээр хүмүүс бол одоо бага хэмжээгээр хэрэглээд тэгээд тэр нь бол давтамж нь хоол байдаг учраас архины хамааралтай болох эрсдэл бага байна гэсэн. За аюултай хэрэглээ буюу энэ маань бол улиралдаа нэг удаа хэтрүүлэн хэрэглээтэй. За магадгүй тэр хэтрүүлэн хэрэглээ маань нөгөө стандарт хэмжээнээс хэтэрсэн байдаг. За аюултай хэрэглээнээс цаашаа хор хөнөөлттэй хэрэглээ буюу энэ бол яг хэтрүүлэн хэрэглээ рүү явдаг. За хэтрүүлэн хэрэглээний гол одоо шалтгаан нь гэх юм бол нэг их хэлсэн бол зогсоож чадахгүй эсвэл найз нөхөддөө үгүй гэж хэлж чадахгүй. За тэгээд ингээд өөрийн хүсэл байхгүй байгаа ч гэсэн архины хэрэглээ тэр оройтой арх хэрэглэх шаардлагатай болдог ийм хүмүүс төр хөвчлэн энэ хор хөнөөлтөй хэтрүүлэн хэрэглээ маань гарч ирдэг. За үргэлжлүүлээд дараагийн одоо хүндэрсэн түвшин бол архины хамааралтай гэдэг ийм түвшин очдог байх нь. За энэ дээр одоо та бүхэд хэмжээгээр ингээ бодох юм бол эрсдэл багатай гэдэг нь нэг оройтой уухтаа одоо 3 стандарт хэмжээгээр уух. За тэр нь 150 г-тай вино байвал 3 хундгыг за эсвэл 350 г-ийн пивнес 3 удаа буюу гэдэг нь ойролцоогоор нэг оройтой бол 1 литр пив хэрэглэх бол ингээд стандарт хэмжээгээрээ гэж үздэг байна. Гэхдээ энэ маань 7 хоногт давтамж нь олон болоод эхэлх юм бол энэ дээр яалтчгүй эрсдэл багтайгаасаа биш илүү аюултай хэрэглээр рүү шилжээд явна гэсэн. Энэ бол нэг оройтой хэрэглэж байгаа хэмжээгээр нь тооцож байгаа. Давтамж нь олон болоод эхэлх юм бол энэ маань өөрөө аюултай хэрэглээ болно гэсэн. За аюултай буюу хор хөнөөлтөй хэрэглээний хамгийн том одоо өмнө нь бас хэлсэнчлэн шинж тэмдэг ойлгогдос бол зогсоож чадахгүй байх. Нэг хэлсэн бол би ингээд тасарч иж дуустдаг. Эсвэл тэр орой юу болсноо санахаа болчдөг. Өөрийгөө зогсоож чадахгүй байсаар байгаа бүх архийг уучдаг гэдэг ийм одоо архины хэрэглээний загвар байдаг. За ийм архины хэрэглээ бол манай монголчуудын маш их байдаг. Тэгээд нэг зогсоож чадахгүй байгаагаа бол ингээд одоо баяр хөөртэй цагийг сайхан өнгөрөөж байна гэдэг буруу ойлголттой байхаар тэр оройг өнгөрөөх ийм байдлууд маш их гарч ирдэг. Тэгэхээр энэ хэрвээ танаа одоо найз нөхдийн дунд хин нэгэн байгаад хамт олонны чинь дунд хин нэгэн байгаад тэр хүн маань нэг хэснээ зогсоож чадахгүй үргэлжлүүлэн нэмж одоо арх авч уух эсвэл тэр газараас өөр газар руу шилжин дараагийн архиа уух гэх юм ийм үйлдэл хийж байгаа бол энэ хүний архины хэрэглээ хор хөнөөлтөй хэрэглээ рүү шилжсэн. За эсвэл бүр архины хамааралтай гэдэг ийм загвар руу шилжиж явсан байгааг илэрхийлж байна гэсэн. За архины хамааралтай хэсэг дээр магадгүй ажлаасаа гарах хэмжээний асуудал үүсгээ одоо хамт олонныхоо өмнө хүлээс үүрэг дарвалгаараа хийж чадахгүй болоод түүнээсээ болоод ажлаас нь халагдах. За эсвэл гэр орныхоо өмнө хүлээсэн томоохон хариуцлага хүлээж чадахгүй одоо тэрнээсээ болоод ингээд ихнэр нөхөртөөгөө маргаалдах гэдэг ч юм уу. Ийм томоохон асуудлууд одоо тавтамжтай гарч байвал энэ бол архины хамааралтай байгаагийн шинж тэмдэг болдог байна. За архины хамаарал маань одоо дотроо бас 3 түвшинд хуваагддаг. Энэ маань юу гэхээр хөнгөн, дунд, хүнд гэдэг. За архины хамаарал гэдэг нэгэнд онцлогдож байгаа бол энэ таны архины хэрэглээ бол маш их байна гэдэг шууд илтгэдэг. Тэгэхээр энэ дээр нэг хөнгөн гэдэг үг гарч ирэнгууд за би хөнгөн юм байна гэд бодож байгаа бол одоо маш эндүрэл өмнө нь 5 хэсэг хуваагдсныхаа хамгийн хүнд түвшин дотроо дунд нь одоо хэр хөнгөн хэр хүнд одоо байгаа юм бэ гэдгийг л хувааж байна гэсэн. Тэгэхээр одоо архины хамаарлын хүнд түвшин гэх юм бол энэ бол яг архичин гэж бид нар хэлдэг те ингээд нэг зүгээр л өдөр тутмынхын бодол нь яаж архи уух уу, хаанаас архи олж уух уу, хинээс архины мөнгө авах уу гэдэг ийм бодол төр явж байгаа хүмүүсийн хол энэ архины хамаарлын хүнд түвшин очиж байгаа. За хөнгөн гэхээр одоо нэг юу архи уухгүй үед ажилласаа хийдэг мөртлөө архи уухаараа ажиллаа салгартуулдаг ийм хүмүүсийн архины хэрэглээний түвшин одоо хөнгөн дээр очиж болно. За дунд зэрэг гэхээр одоо улирлын чанартай архи уусан үеүдтэй ажил хийхгүй ч гэсэндээ архи уугаагүй үеүдтэй магадгүй улирлын чанартай богино
богино хугацаанд ажлуудыг хийгээд явдаг ч юм уу те. Ийм загваруудыг бол илтгэж байгаа юм шүү. Тэгэхээр хөнгөн гэдгийг бити нэг буруугаар ойлгоорой гэж хүсэж тайлбарыг хэллээ. За одоо би та бүхэнд энэ дараагийн хэсэгт нийтдээ 10 шинж тэмдгийг танилцуулах болно. Тэгэхээр тэдгээр 10 шинж тэмдгээс хэрвээ танд 2-оос 3 шинж тэмдгэн байвал та архины хамаарлын хөнгөн хэлбэр дээр нь явж байна. Буюу одоо танд архинаас болоод ажил үүргээ хийж чадахгүй байх, гэр бүлийнхэнтэйгээ маргалдах ийм үйл явдлууд амьдралын чинь нэг хэсэг болчихсон байна гэсэн. За хэрвээ тэр 10 одоо шинж тэмдгээс танд 4-өөс 5 шинж тэмдэг илэрч байвал та одоо архины хамаарлын дунд түвшинд байна. За хэрвээ 6-аас дээш шинж тэмдэг илэрч байгаа бол та одоо яг архины хамаарал бол нэлээд хүндэрсэн ийм шатантай явагдаж байна. Өвчлөл хэлбэртэй явагдаж байна гэсэн үг байна. За тэгээд та бүхэнд 10 шинж тэмдгийг бүрчлэн танилцуулъя. Хамгийн эхлээд арх хэрэглэж эхлээд өөрийгөө зогсоож чадахгүй байх. За энэ бол маш олон архины хамааралтай хүмүүсийн хэлдэг үг байгаа. Би ингээд уул нь бол нэг уудаггүй, тэгээд нэг ухаараа тасарчдаг гэдэг ийм үгийг хэлдэг. За хоёр дахь шинж тэмдэг маань бол архины хэрэглээгээ бууруулах хүсэлтэйж зөндөө олон оролдлого хийгээд тэр маань дандаа бүтлгүүтдэг. Тэгэд өөрөө баг бүтлгүүтэн гэдгээ ч мэдж байдаг. Эргэн тойрны хүмүүс ч гэсэндээ олон жилийн туршид ингээд оролдлогууд хийгээд тэдний бүтлгүүтэд ахаар бүр ингээд ихтгэл найдвар алтраад одоо эхэндээ бол архинаас гаргана гэж хичээл зүтгэл гаргадаг байснаа сүүл рүүгээ за одоо ингээд арх уухгүй нэг хоног болгочихъя гэдэг ийм зорилготой болсон байх жишээний байдаг. Тэгэхээр эдгээр оролдлогууд маань бүтлгүүтэд танд ийм давтамжтай ингэж бүтлгүүтжсэн бол одоо нэг шинж тэмдэг байх нь. За 3 дахь шинж тэмдэг маань болохоор арх уухад архийг олж авахад за шаардлагатай тайлах гэдэг ийм 3 үйлдэл дээр таны амьдралын цаг хугацаа ихээр зориулагддаг бол одоо энэ нэг шинж тэмдэг байх нь архины хамаарлын. За дөрөвдөх нь арх уух гэж хорхоосох арх уух гэж яарч байгаа бол за тэр нь хинээ төрсөн өдрөлөө яарч одоо ажилласаа эрт таардаг. За эсвэл одоо ингээд яг өнөөдөр л нэг арх уух цаг одоо пив ч юм уу те вайн уух цаг нь болсондоо гэх бүр ингээд хорхоосоод одоо хинтээ уулзуулаа гэдэг төлөвлөгөөнөд гаргадаг ч юм уу те ийм зүйл болж байгаа бол энэ шинж тэмдэг байх нь. За ажил сургууль гэр бүлийн холбоот өөрөө даалгаврыг архинаас болоод хийж чадахгүй байх, гүйцэтгэж чадахгүй байх ийм үйл явдал олон давтамжтай гарах. За хүүхдээ сургуулаас нь аавна гэсэн байж байгаа найзуудтайгаа уулзах хэрэгтэй боллоо гэд хүүхдээ сургуулаас нь одоо авахгүй ганцаар ингээд сургууль цэцэрлэг дээр мүлдээдэг ч юм уу те эсвэл ажиллаа хийн гэсэн цагтаа хийхгүй байжгаад хурал дээрээ одоо хийх ёстой байсан зүйлийг хийж чадахгүй маргааш нь ирэх гэдэг ч юм уу ингээд яг энэ ажил хэрвээ та оюутан бол энэ сургууль за тэгээ гэр бүл гэдэг энэ харилцаа холбоонууд дээр та одоо үүрсэн үүргээ хийж чадахгүй байх юм бол энэ бол яг архины хамаарлын шинж тэмдэг гэж явдаг байна. За бие физиологи нийгмийн харилцаа өөрийн дотооддоо гэдэг нь яг өөрөө өөртөө зөрчилдөд байгаа ийм асуудлууд үүсч байгаа гэдгийг мэдж байгаач одоо ингээд үргэлжлүүлээд уух буюу одоо ингээд за яах болох байлгүй дээ одоо би өвдөд байгаа гэдэг мэдж байгаа. Гэтэ яах вэ эрүүл болчих байлгүй дээ нэг арга нь олтно тий. За нийгмийн харилцаанууд дээр за одоо манай эхнэр ч юм уу найз залуу ч юм уу ингээд надад арх ухад дургу байгаа гэдэг би мэдчих. Гэтэ яах намайг ойлгох байлгүй дээ гэд тэр тухайн асуудлыг арга нь олдох байлгүй дээ гэж түр хойш нь тавьж агаад арх хэрэглэх ийм шинж тэмдэг гарч ийл энэ бол архины хамаарлын нэг шинж тэмдэг гэж үздэг байна. За хүмүүстэй харилцах дуртай хоббигоо хийх зэрэг энэ үйлдэлүүдийг арх уухын төлөө хойшлуулах, бууруулах ийм байдалд гарч ирж байгаа бол энэ бол архины хамаарлын шинж тэмдэг гэж үзэх нь. За аюултай нөхцөл байдал тэр нь жишээлбэл усан сэлж байхтай эсвэл машин барьж байх зэрэгтэй хэрвээ ингээд одоо согтруулахундаа хэрэгжилж байгаа бол энэ маань бол дахиад хамаарлын шинж тэмдэг гэж явдаг байна. За хэрвээ одоо энэ архины хэрэглээ таны биед дасал болж ивэл тэр нь юу гэхээр өмнөшөө согтолтын мэдрэмж авахын тулд таны ууж байгаа архины хэмжээ нэмэгдээд байгаа бол өмнө нь одоо 3 удаагийн 150 г-ийн вино уудаг гэсэн бол та одоо заавал 5-ыг уухгүй бол өмнөшгөө тийм мэдрэмж авахгүй болоод ингээд нэмэгдээд явж байвал таны биед дасан зохицол гэдэг зүйл үүсэж байгаа. За ингээд дасан зохицол үүсээд эхлэхээр ерөөхдөө бол архины хамаарлал бий болсон байна гэдгийг илтгэдэг. За дараагийн шинж тэмдэг нь юу гэхээр арх уухгүй байх үед толгой эргэх, хөлрөх, салганах зэрэг ийм шинж тэмдгүүд илрэх. За эсвэл эдгээр шинж тэмдгийг мэдрэхгүй тулд та арх ууж байгаа бол одоо энэ бол хамаарлыг илтгэж байна. Эдгээр зүйлсүүдийг та мэдрэхийг
одоо хүсэхгүй байгаа учраас арх ууж байгаа юм тохиолдол байгаа бол энэ бол та архины хамаарлын шинж тэмдэг байх нэ. За тэгэхээр түрүүний графика би та бүхэнд харуулсан хөнгөн дунд хүнд гэдэг энэ гурван зүйл дээрээс саяын танд харуулсан 10 шинж тэмдгийн хідэн байсан бэ? Хэрвээ танд 2-3 байсан бол таны архины хамаарлал хөнгөн түвшинд байна. За хэрвээ 4-5 шинж тэмдэг байгаа бол дунд түвшинд байна. 6-аас дээш хэмжээний шинж тэмдэг байгаа бол таны архины хамаарлал хүнд түвшинд байна. За тэгэхээр та бүхэн яг нэг өөрсдийнхөө архины одоо хамаарал хэрэг байгаа бол ямар шинж тэмдгүүд илэрч байгаа учраас надад архины хамаарал байгаа юм бэ гэдэг үндсэн шинж тэмдгүүдээ олж харсан байх гэж найдаж байна. За одоо энэ үзүүлж байгаа график дээр та яг өөрийнхөө одоо хэрэглээнийхээ одоо нэг оройдоо хэрэгжилж байгаа архины хэмжээний согтууруулах хундааныхаа хэмжээгээр дээрэс нь ямар давтамжтай одоо ингэ согтууруулах хундаа хэрэгжилж байгаа юм бэ гэдэг энэ хоёр тоогоор та бүхний одоо энэ яг архины хэрэглээ бага байгаа мó дунд байгаа мó эсвэл эрсдэл өндөртэй түвшинд байгаа мó юм бэ гэдэг энэ хоёр тоогоор олж авна гэсэн. За нэгдүгээр нь нэг удаагийн хэрэглэх хэмжээ дээр нь 1-2 удаагийнх за 3-4 одоо 4-өөс их гэдэг үндсэн 3 хэсэгт хуваагдаж байгаа. За тэг ингээ харах юм бол 1-2 удаагийнх бол ерөнхийдөө бол архины хэрэглээ багтай гэдэг хэмжээ рүү ингээд ороо явж байгаа. Шар, улбар шар, за тэгээд гүн улбар шар ийм хэсгүүд рүү хуваагдаж байгаа. За босоо шулуун дээрээс нь та бүхэн давтамжийг нь харж байгаа. Жилд 1 удаагаас бага гэдэг бол ингээд хойш нь ингээд явах юм бол хэрвээ та жилд 1 удаагаас бага мөртлөө 1 удаадаа одоо согтууруулах хундаа хэрэглэхдээ 4 стандарт хэмжээнээс илүү байгаад байгаа бол энэ хэтрүүлийн хэрэглээр рүү ордог байх нэ. Хэдийгээр та жилд нэгэн удаа төрсөн өдрөөр ч юм уус бол шинжилгээний баяраар хэрэглэж байгаа мөртлөө 4-өөс илүү хэмжээгээр хэрэглээд магадгүй нэг их хэсэн болон зогсоож чадахгүй байгаад байгаа бол таны одоо архины хэрэглээг бол хэтрүүлийн хэрэглээ гэдэг энэ улаан хэсгийн зааварчилгаан дээр аваачих нь байна. Тэгэхээр хэдийгээр ингээд архины хэрэглээн дээр бид нар ангиллал үүсгээд ингээд ялгаж байгаа ч гэсэндээ арх ууж байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн тодорхой хугацаанаас хойш дандаа ингээд нэг хідэн удаагийн одоо хідэн хундаг фено уусан, хідэн хундаг арх уусан, хідэн одоо хундаг пив уусан байдаг санахаа болчихсон байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь бол архины хамаарлыг хэрвээ өөрийнхөө амьдралаас гаргая, багасгая гэж байгаа бол та нэг оройдоо хэрглэж байгаа, тогтмол хэргэлдэг хэмжээгээ маш сайн одоо олж тодорхойлох хэрэгтэй байдаг. Хэрвээ та виски ууж бол хэдэн грамыг ууж байна вэ? Одоо жишээлбэл 750 грамын одоо архийг хэдэн хүн хувааж уугаад ямар цаг хугацаанд ууж дуусгаж байна вэ гэдэг дээрээсээ та ганцаархнаа одоо уул хэдэн грамыг уудсан бэ гэдэг өөрийнхөө тэр нэг оройд хэрглэж байгаа хэмжээг маш сайн олох хэрэгтэй байдаг. Ингэжээж яг нэг өөрийнхөө хэмжээг хянах тодорхой хэмжээнээс цааш нь одоо уухгүй байх гэдэг ийм зохицуултыг хийх шаардлагатай болдог. Тэгэхгүй бүх хүмүүс ингээд уугаад дааж байгаа юм чинь ингээд хүмүүсийг дагаж одоо уух юм бол ерөнхийдөө энэ нэг хэтрүүлийн хэрэглээ гэдэг рүү дандаа очдог. Яагаад гэвэл хүн болгоны энэ архийг хүлээж авах одоо бие физиологи өөр байдаг. Зарим хүмүүсийн хэмжээгээр нэг тасал болно гэдэг түрүүнд хэлсэн. Өмнө нь одоо 3 хундаг вино уугаал одоо согтолт өгдөг байсан бол одоо 3 жилийн дараагаас ахуулаад 5 хундаг вино уугаад согтолт өгдөг болт ч юм ингээд тасал үүсэт эхэлдэг. Тэгэхээр бусад хүмүүс тасал үүссэн байна гэд та тэдгэр хүмүүстэй зэрэгцэж их хэмжээгээр уух шаардлага байхгүй. Таны бие физиологид хизэнээс эхэлж согтолт өгж байна. Хідэн одоо хундаг одоо согтууруулах хундааны араас та ингээд өөрийнхөө тухайн оройг санахаа болж гэн гэдэг тэр хэмжээнүүдээ маш сайн тооцоолох хэрэгтэй байдаг. Ингэжээж өөрийнхөө үйлчлэгийг өөрчлөх ийм арга замуудыг авах боломжтой. За хоёр дахь одоо та бүхэн анзаарч авах ямар давтамжтай та одоо согтууруулах хундаа хэрэглээд байгаа вэ гэдэг дандаа тоолох хэрэгтэй. Одоо манай эхнэр худлаа яриад байгаа, манай нөхөр худлаа яриад идэв би тийм их гардаггүй гэж яг өөрийнхөө үйлчлэг одоо өмөрхөөс илүүтэй яг 7 хоногт таних хэдэн удаа байна, эсвэл сард хэдэн удаа байна.
зуны улирлуудад, хаврын улирлуудад, эсвэл өвлийн улирлуудад илүү их сутруулхандаа хэрэгжилж гэнэ үү гэдэг яг давтамжаа өөрөө өөртөө маш үнэнчээр ингээд бичиж тэмдэглэж аваад гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд миний өмнө хэлсэнчлэн та магадгүй өнгөрсөн 5 жилийнхаа хувьд аль улирлуудад нь илүү хуусан, одоо 7 хоногийн аль өдрүүдэд магадгүй илүү хууж байна, хэдэн оноос хойш илүү их одоо хэрэглээ нэмэгдэж байна, эсвэл багасж байна, ямар хүмүүстэй арай илүү их хэрэглээд байдаг, ямар хүмүүстэй бага хэрэглэдэг гэдэг энэ хэрэглэнүүдийн хоорондын ялгааг нь маш сайн гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Тэгжээж аль хүмүүстэй уулзгаар таны хэтрүүлэг хэрэглээд байдгийг, аль улиралд илүү их хэтрүүлэг хэрэглээ явагддгийг. Тэгэхээр яг өөрийнхөө хэрэглээний тэр төлөв байдлыг та өөрөө л тодорхойлох боломжтой. Танаас өөр хинч таны хажууд ингэж 24 цаг 7 хоног байхгүй. Тийм учраас яг та өөртөө үнэнч байгаад энэхүү хэрэглээгээ одоо хэрвээ анзаараагүй байсан бол та ингээд өмнөөс хойш маш сайн анзаараарай. Тэгэхээр дөрвөөс хитрхэл юм бол энэ хэтрүүлэг хэрэглээ рүүгээ ордгийн байна. За давтамжаараа ч гэсэндээ 7 хоногт 2 түүнээс их болох юм бол энэ архины хэрэглээ өндөр гэдэг энэ хэсэг рүү ордгийн байна гэдэг та бүхэн яг энэ хүү графикаас маш сайн ойлгож аваасай гэж хүсэж байна. За та бүхэндээ эмчилгээний хэсэгт нь одоо товчхон мэдээллүүдийг өгье. Тэгээд энэ эмчилгээний хэсгийг би та бүхэнд бүгднгийн дэлгэрэнгүй танилцуулах боломж байхгүй учраас яг одоо ямар эмчилгээний аргууд байж болох юм бэ гэдгийг та бүхэн танилцуулаад үүний дараагаас яг та бүхэнд өөрсдөө архиныхаа хэрэглэн дээр шийдвэр гаргахад чинь зориулсан дасгал ажлыг хийлгэх болно. Тэгэхээр та бүхэн дэвтэр балнуудаа бэлдээд асуусан асуулт болгонд маань одоо энэ хүү видеог зогсоож агаад тэгээд хариулж бичээд яг өөртөөгөө ганцаараа байж агаад нүүр тулаад одоо өөрийнх нь дотор гарч ирж байгаа бодлуудыг маш сайн ажиглаасай гэж хүсэж байна. За тэгээд эмчилгээний аргуудын хамгийн ихнийх нь бол яалтчгүй хоргоожуулах эмчилгээ. За энэ дээр маш олон хоног архи уусан хүмүүстээр хамгийн ихний хийдэг зүйл бол хоргоожуулах эмчилгээ байдаг. За энэ бол нэг гэртээ шууд ганцаараа хийж болдоггүй, үргэлж эмчийн хяналтанд ор хийх ёстой ийм зүйлсүүд байдаг. Тэгэхээр ингээд нэг хүмүүсийн хувьд ингээд нэг эрүүл одоо тодорхой саруудад явж яснаа одоо 7 хоног орчим уу, за магадгүй 5 хоногоор ингээд архи уух, за түүнээс нь болоод би ингээд дийлэхгүй хүндрэх, за ингээд одоо эмнэлэг дээр ирээд хоргоожуулах эмчилгээ хийх ийм загваруудаар нэлээд олон архины хамааралтай хүмүүс явж байдаг. Тэгэхээр ингээд хоргоожуулах эмчилгээ хийлгэж бодог юм чинь гэдэг ч юмуус бол одоо ийм эмчилгээг бол зүгээр ингээд байнгын давтамжтай хийлгэх ёстой зүйл гэж өртөөсөө санал болгохгүй. Таны бие физиологи үнэхээр одоо бүрэн хэмжээгээр ажиллаж чадахгүй болсон байгаа үед энэ хоргоожуулах эмчилгээ хийдэг. Нэгэнд та ингээ хийлгэсэн бол удаан хугацаанд нэг л удаа хийлгэх боломжоо та алдаж байна л гэсэн. Энэ архины хамааралтай хүмүүстээр санал болгодог хамгийн том эмчилгээний арга бол өртөөсөө татгалзах. Та архигүйгээр амьдарч чадах уу? Архигүйгээр нэг ч удаа одоо нэг хундаг архи уухгүйгээр, нэг хундаг фено авахгүйгээр энэ үлцэн амьдралаа та амьдарч чадах уу гэдэг энэ асуулт нь хэрвээ танд төсөөлөл байгаа бол тийм амьдрал байж болно гэдэг төсөөлөл байгаа бол та архины хамаарлаасаа гарч байна гэсэн үг. Огт төсөөлөхгүй би үнэхээр тэгж амьдарч чадахгүй гэж бол таны архины хамаарлал удаан хугацаанд үргэлжлэх эрсдэл өнөртэй байна гэдэг тохио байдаг. Тэгэхээр энэ дээрээс та бүхэн одоо яг хэрвээ тань ингээд архины хэрэглээгээ татгалзах надад хэрэгцээ шаардлага өндөр байна гэж бодож байгаа бол яг миний асуусан асуултанд та тийм ээ гэж хариулдаг болтлоо төсөөлөл үүсгэх хэрэгтэй. Үлцэн амьдралынхаа туршид нэг ч хундаг архи уухгүйгээр амьдрал яаж амьдрах вэ гэдэг энэ асуултанд та яг өөртөөгөө одоо газараа сууж байгаа бишир тэмдэглээ ингээд ярилцаж үзэх нь хамгийн зөв байдаг. За 3 дахь нь ерөн сэтгэл зүйн зөвлөгөөн дээр ирж байгаа хүмүүс дээр ч гэсэн шууд татгалзах энэ процесс явагддаггүй. Ингээд үгүй би үнэхээр архигүйгээр амьдарч чадахгүй гэдэг ингээд архины хамаарал маш өндөр байдаг. Тэгээд ийм үедэд бол ихэвчлэн дандаа ийм турших даалгаврууд өгдөг. Тэр нь хэмжээгээ багасгах. Жишээлбэл нэг орой 500 г одоо архи уудаг бол за одоо энэ 500 г архийг хуйлаа одоо 2 хундаг болгож бууруулъя тий одоо магадгүй 200 г болгож бууруулъя. За та ингэж чадах уу гэхээр за би 200 г хундаг болгож бууруулна гэдэг чинь нэг цагт би нэг л хундаг уугаад 2 цаг суугаад гарах ёстой байна гэд ингээд тэр оройнхоо төлөвлөгөөг урьдчилан төлөвлөж ингэж харилцан тохиролцоо хийдэг. За тэгээ хэрвээ ийм тохиролцоонуудыг та ингээд өөртөө туршилт байдлаар за би нэг сарын хугацаанд хэмжээгээ багасгаад үзье, давтамжаа багасгаад үзье. Тэгвэл би яаж амьдарч болох нь гэж яг өөртөө зорилготой туршилтууд хийгээд хэрвээ болж ивэл
тэдгэр хэмжээгээ та улам цаашд нь багасгах, давтамжаа бүр багасгах, за бүр боломжтой байл найзуудтайгаа арх хэрэглэхгүйгээр хамтдаа ярилцаж суух, нэгнийгээ дотны яриа өрнүүлэх гэдэг энэ дасгалуудыг туршиж үзэх нь одоо маш чухал. За дараачих нь төлөвлөгөө гаргах. За яг энэ туршилттай бас яг адилхан одоо 6 сарын дараа гэхэд одоо 7 хоногт 2 удаа хэрэгжилж байгаа энэ давтамжаа сард 3 болгож ингэж багасгах. За тэгвэл та яг ямар одоо тохиолдлуудад та архины хэрэглээ зөвшөөрөх юм бэ гэх юм бол одоо хамгийн дотн найзынхаа төрсөн өдрөө за магадгүй ингээд баяр наадмын өдөр за тэгээд магадгүй нэг хайртай хүмүүсийнхаа төрсөн өдөр гэдэг ийм 3 тохиолдол би тухайн сард архиуна. Бусад үеэд бол би үгүй гэж хэлнэ гэдэг ийм бас төлөвлөлтүүдийг бол ингээд харилцан гаргаж гарах боломжтой байдаг. Тэгээд ингэж төлөвлөгөөнүүдийг гаргах юм бол хүн яг нэг төлөвлөгөөгөө санаад тэгээ за энэ үед би одоо үгүй гэж хэлэх ёстой гэдэг нэг ийм зориг зүрх илүү бий болж авдаг. Тэгэхгүй бол хүн болгон тгээгээ хэлээд тэрнээсээ болоод нэвтрүүлгийн хэрэглээ бий болоод ах эрсдэлтэй. За 5 дахь одоо эмчилгээнд бол яалтч сэтгэл зүйн зөвлөгөө. За энэ зөвлөгөөний явцад бол ийм туршилт хийх, төлөвлөгөө гаргахын даалгавруудад өгөгддөг. Дээрээс нь сэтгэл зүйн зөвлөгөөн дээр юу гарч ирдэг вэ гэхээр ямар үйл явдлуудын дараагаас таны архины хэрэглээ нэмэгдсэн бэ? Тэр үед та одоо ямар зүйлийг мэдрэх гээд ямар зорилгын хүрээнд архины хэрэглээгээ нэмэгдүүлсэн бэ? Одоо үнэхээр ийм хүнд хэцүү байдал тохиолдсон бол та тэр үед юу гэж бодсон, өөрөөртөө ямар шийдвэр гаргасан гэдэг ийм одоо суур сэтгэл зүйн шалтгаануудыг гаргаж ирдэг. За зарим тохиолдолд хүмүүс ингээд хийж бүтээ гэж бодсон зүйлсүүдийг хийснийхаа дараа өөртөө чөлөө өгөөд өөртөө одоо урамшуулал өгөөд зөвшөөрөл өгөөд архиныхаа хэрэглээг нэмэгдүүлдэг. За энэ нь болохоор 7 хоногт нэг удаа ингээд үнэхээр шаардлагатай үед найзуудтай уулздаг байсан бол одоо ингээд одоо хийж бүтээн гэж бодсон зүйлээ хийснийхаа дараа 7 хоногт 3 удаа найз нөхөд одоо танил хүмүүсээ за магадгүй хамтарч ажиллаж байгаа хамтын ажиллагаатай хүмүүсээ за өөр клубын хүмүүсээ гэдэг ч юм ингээд одоо та өөрөө багийн нэг хэсэг гэж бодож байгаа бүх хүмүүс тэгээд ийгдэг одоо тийм зөвшөөрлийг та өөрөөсөө өгчдөг гэсэн. Тэгэхээр яг тэр үйл явдлуудыг илүү гаргаж ирдэг. Тэр үйл явдлуудыг та өөрөө юу гэж орчуулж амьдралтаа оруулж ирсэн бэ? Тэгээ яагаад тэр хэрэглээнүүдийг нэмэгдүүлэх тийм боломжийг зөвшөөрлийг өөртөө өгсөн бэ гэдэг ийм ярилцлагууд бас өрнөх боломжтой. За ингээд яг өөрийнхөө суур сэтгэл зүйн асуудлууд дээр бас ингээд шийдвэрүүд ингээд гаргах ийм ярилцлага өрнөдөг. За хэрвээ таны архины хэрэглээн дээр ингээд өөрөө ингээд төсөөлөл үүсгэж чадахгүй байгаа бол маад тодорхой хэмжээний яг амаар авах ийм эмэн эмчилгээнүүдийг хийж бас болдог. За зарим тохиолдолд тарилгуудыг бас хийж болдог. За яг энэ дээр миний хувьд нэг зөвхөн би ярилцлага гэдэг учраас ийм болон тарилгын хувьд санал болгох ийм одоо ийм байхгүй байгааг одоо бас хүлээж аваарай гэж хүсье. За 8 дахь дээр нь дэмжих бүлгүүд бай. За одоо дэлхийн нийт дээр хамгийн их үр дүнтэй гэж яригддаг одоо АА-гийн уулзалтууд гэж байдаг. За эдгээр уулзалтууд болгоно олоола яг адилхан одоо архины хамаарлал гэж нэг хүндэрч байгаа процессууд нь адилхан байсан. Тэр процессуудаа одоо өөрсдөд нь тулгарсан асуудлууд нь ижил төстэй. За тэгээд гарах шалтгаанууд нь бас ижил төстэй. За тэгээд гарыг гэдэг төлөвлөгөөнүүд нь бас ижил төстэй байдаг учраас ийм дэмжих бүлгүүдтэй хамтдаа ярилцах, төлөвлөгөөгөө хамтдаа хуваалцах, хийсэн туршилтуудаа хамтдаа ярилцах, өөрт нь тулгарч ирсэн амьдралынхаа одоо тэр шаналл зовлон гэдэг юу гэж өөртөө хүлээж авсан. Тэрний юу гэж өөрөөр харах боломжтой байсан гэдэг түүхүүдэд хуваалцах юм боломжууд бий болдог. Тэгэхээр энэ дээр нэг одоо эрүүл хүмүүстэй хамт суугаад намайг шүүмжилж байгаа болов намайг буруутгах болов гэдэг ийм хаалт байхгүйгээр хоорондоо ингээ ярилцах итгэл бий болдог учраас энэ бүлгүүд маш үр дүнтэй байдаг гэж бас үздэг. За бие физиологийн эмчилгээнд дээр илүү анхаарах. Энэ нь хэрвээ таны одоо архинаас болоод ходоодны өвчлөл илүү өндөр байгаа бол яг ходоодын эмчилгэх дээр илүү анхаарах. За мэдрэлийн үйл ажиллагаанууд одоо ингээд асуудалтай байгаад магадгүй та ингээд ой санамж муудаад байгаа бол за энэ дээр нэг яг өөрийнхөө ой санамжийг сайжруулах дээр одоо архинаас татгалзах гэдэг ийм зорилгоодыг бас та авч болно. За бас архины хэрэглээг бууруулах нэлээд том одоо энэ хэсэг бол яалтчгүй хүний сүсэг бишрэл гэж үздэг. За тэгээ хэрвээ та одоо тэнгэр шүтдэг, за Христийн шашныг шүтдэг, за бурхан буддаа шүтдэг, лалын шашны одоо мөргөлтөн байсан, айлнж байсан гэсэн яг тэрхүү өөрийнхөө итгэл найдвар
бишрлийг гаргаж ирээд за тэгээд түүн дээрээсээ итгэл үнэмшлэрээс үндэслээд яг архины хэрэглээгээ бууруулъя гэдэг нэг зорилго тавих юм бол энэ илүү урт хугацааны зорилго байх боломжтой гэж үздэг. Тэгэхээр энэ дээр та бас яг өөрийнхөө итгэл үнэмшлийг энэ дээр гаргаж ирээд яг та юунд итгэж जैन те түүн дээрээс тулгуурлаад яг архиныхаа хэрэглээ багасгах ийм аргуудыг ийм төлөвлөгөө гаргаж бас болно. За тэгэхээр йог бол яг энэ архины хамаарлаасаа гарыг эрүүл мэндэд анхаарай гэдэг бас нэгэн томоохон итгэл загвар байж болдог. Тэгэхээр энэ дэр нэг йогийн ганцхан эмэгтэй хүмүүс хийдэг гэж хаалгагүйгээр йог бол таны биеийг бүхэлд нь эрүүлжүүлж байгаа учраас таны биеийг хөдөлгөөнд оруулж байгаа. Тэгээ таны ингээд өвдөж байгаа эд эрхтнүүдийг эмчилж байгаа гэдэг утгаар нь та бүхэн ийм эмэн бус эмчилгээ гэдэг байдлаас нь амьдралынхаа нэг хэсэг болгол та йогт дурлах тусам магадгүй архины хэрэглээгээ бууруулах ийм боломжтой. За ганцхан йог биш бусад фитнесэнд асуулууд одоо яг өөрийгөө эрүүлжүүлэх, өөрийнхөө бие физиологи урт хугацаанд ийм эрүүлэр нь байлгах гэдэг ийм зорилгын хүрээнд та ямар ч тасгал хөдөлгөөнийг бас хийж болно. За бясалгалыг бол одоо олон улс даяараа дан ганцхан архины хамаарал дээр биш маш олон одоо төвшөнд энэ бясалгалыг олон төрлөөр нь хийж байгаа. За энэ дээр хавдрын өвчтөй хүмүүс дээр ч гэсэндээ бясалгалыг санал болгодог. Тэгэхээр энэ дээр бол яг хэрвээ танд архины хамаарал гүн гүнзгий байгаад хэрвээ архины хамаарлаасаа гараа гэж явал бясалгалын бас сайн багш нартай болоод за энэ дээр бас өөрийнхөө цаг хугацааг зориулаад за тэгээ уур чадвараа нэмээ ингээ явах боломжтой. За хамгийн сүүлийнх нь бол зөв эмчилгээ бас тодорхой хэмжээнд энэ архины хамаарлыг бууруулах, архины тэр нэг хорхоосох тэр шунлыг багасгах ийм давуу талуудтай гэж үздэг байх нэ. За та бүхэн шийдвэр гаргалтын хувьд одоо нэгэн асуултыг асуунаа гэж хэлжсэн. Тэгээ та бүхэн аль болох томоохон цаас гаргаад одоо бичгийн цаас байж болно. Тэгээ хөндлөнгөөр нь яг энэ одоо дэлгэцэнд харагдаж байгаа шиг хөндлөнгөөр нь байлгаад шулуун зураас зураад шулуун зураасынхаа зүүн гар талд нь 1 гэж бичээд баруун талд нь 10 гэж бичээд тэгээд би та бүхнээс нэгэн асуултыг асуух гэж байгаамаа. За энэ нь болохоор та өөрийнхөө архины хэрэглээн дээр 1-ээс 10-ын хооронд хэд гэсэн оноо өгөх вэ? Та өөрийн архины хэрэглээнд 1-ээс 10-ын хооронд хэд гэсэн оноо өгөх вэ? 1 гэдэг нь би огт сэтгэл ханамжгүй байна. Миний архины хэрэглээ бол одоо бүр ингээд миний мэдэх хяналтаас гарсан би одоо энэ яахаа мэдэхгүй байна гэдэг оноо. 10 гэдэг нь би архины хэрэглэн дээр бүрэн дүрэн сэтгэл ханамжтай байна. Би өөрийгөө хянаж чаддаг. Архинаас болж ямар нэгэн асуудал миний амьдралд болон миний бие физиологт миний ойр тойрны хүмүүстэй холбоотойгоор ямар ч асуудал гараагүй би бол энэ дээр хэрэглээгээ зохицуулж чаддаг гэдэг ийм оноонууд байх нэ. За тэгээд энэ шулуун зураас дээр та өөртөө 1-ээс 10-ын хооронд хэд гэсэн оноо өгөх вэ гэдэг өөрийнхөө оноог бичээд дугуйлж болно. Бичгийн цаасаа 4 хуваагаад баруун доод болно. Та яагаад өөртөө 10 оноо өгөөгүй вэ? Та яагаад өөрийнхөө архины хэрэглээний энэ сэтгэл ханамжин дээр яагаад 10 биш те өөр одоо магадгүй та 7 өгсөн байж болно, магадгүй та 4 өгсөн байж болно. Яагаад 10 биш энэ оноо өгсөн бэ гэдэг шалтгаануудаа ингэ бичиж. За ингэ бичиж дуусны дараа зүүн доотлынх нь хэсэгт нь одоо бичгийн цаснаа зүүн доотлын хэсэгт нь та яагаад өөртөө архиныхаа хэрэглэн дээр 1 гэсэн оноо өгөөгүй вэ? Тэгээ одоо би ингээ архины хэрэглээ 1 гэдэг маань бол би архины хэрэглэн дээр маш сэтгэл ханамжгүй байна. Энэ бол миний хяналтаас гарсан гэдэг оноо. Тэгээд хэрвээ та 1 оноо өгсөн бол яагаад 1 оноо өгсөн бэ гэдгийг бичиж болно. 1 өгөөгүй байвал та яагаад одоо өөрийнхөө архины хэрэглэн дээр 1 гэдэг оноо өгөөгүй вэ гэдэг шалтгаануудаа зураас зураад доош ингээ бас бичиж болно. За ингээ бичсний дараа 3 дахь асуулт маань болохоор та ингээд өөртөө за жишээлбэл та өөртөө 7 оноо өгсөн гэж бодъё тий архины хэрэглэн дээр би одоо ингээд өөрийгөө бүрэн одоо хяндаг бол бишээ би бүрэн сэтгэл ханамжтай биш зарим өдрүүдэд би өөрийгөө гэмтээсэн байдаг зарим одоо тохиолдолд надад ингээд хэтрүүлийн хэрэглээ тасарсан үе бас байдаг тэгэхээр би бол ингээд архины хэрэглээний энэ загвартай бол огт сэтгэл ханамжгүй бол биш гэхдээ бас бүрэн дүрэн сэтгэл ханамжтай бол биш тэгэхээр би өөртөө 7 оноо өгсөн гэж бол тань өөрийнхөө өгсөн оноог хэд байгаасаа гэж хүсэж байна вэ гэдэг хүсэж байгаа оноогоо та энэ шулуун зураасан дээрээ бичиж болно. За жишээл би 7 оноо өгсөн бол энийгээ би 9 болохыг хүсэж байна гэвэл 9 гэдэг оноогоо бичээд за тэгээд энэ оноондоо хүрэхийн тулд яг энэ баруун дэдлийнхаа энэ 3 дахь асуултныхаа доор энэ оноондоо хүрэхийн тулд та ямар хоёр үйлдэлийг одоо шинээр хийж сурах хэрэгтэй гэсэн үг вэ гэдэг одоо таны амьдралд одоохондоо байхгүй байгаа шинээр хийж сурахыг хүсэж байгаа хоёр үйлдэлийг одоо та яг энэ хэсэгт бичиж болно. Тэр нь хэрвээ би 7 оноогоо 9 болохыг хүсэж байгаа бол би ийм хоёр үйлдэлийг шинээр хийж сурах юм бол миний 7 оноо 9 болж болно гэдэг жишээ болгоод хоёр үйлдэлээ бичнэ гэсэн үг.
За ингээд бичсэний дараа таны хамгийн сүүлийн 4 дахь асуулт ирж байгаа. Тэр маань одоо өөртөө өгсөн оноогоо та ирээдүйдээ хэд болох эрсдэлтэй гэж бодож байна вэ? Жишээл би 7 гэж өгсөн бол хэд гэсэн оноо болох надад эрсдэл байгаа вэ гэдэг эрсдэлтэй оноогоо өгөх нь. За тэр нь би магадгүй ирээдүйдээ би 5 оноо болж магадгүй гэсэн айцтай байна гэх юм бол би 5 гэдгийг ингээд энэ шулуун зураасан дээр зурх нь. За тэгээд 4 дахь асуултан дээрээ ямар хоёр үйлдэлийг үргэлжлүүлэн хийгээд байвал миний 7 гэдэг оноо 5 болох вэ гэдэг хоёр үйлдэлээ та энд бичгэнэ. За тэгэхээр та бүхний ингээд бичгийн цаасан дээр 4 хэсэг ингээд зураас зураад бичсэн хэсгүүд байгаа. За энэ дээр баруун доотлынхны хэсэгт нь бол таны одоо сул талууд одоо таны ингээд архины хэрэглэнээс болоод ямар асуудлууд таны амьдралд гарч ирж байгаа үед сул талуудаа та бичсэн байгаа. Зүүн доотлын хэсэгт нь архины хэрэглээг ингээд давж гарч чадах ямар давуу талууд танд байгаа юм бэ тий. Ингээд танд өөрт чинь ингээд архины хэрэглээтэй холбоотой давуу талууд нь зүүн доотлын хэсэгт бичсэн байгаа. Баруун дээдлийн хэсэгт нь одоо таны амьдралд байхгүй цаашдаа байх шаардлагатай байгаа хоёр үйлдэлийг та бичсэн байгаа. Одоо оноогоо нэмэгдүүлэхийн тулд таны сурах ёстой, амьдралдаа оруулж ирэх ёстой үйлдэлүүд гэсэн. Зүүн дээдлийн хэсэгт нь одоо таны амьдралд байдаг гэхдээ цаашдаа байлгах шаардлагагүй үйлдэлүүд маань гарч ирсэн байгаа. Одоо тодорхой ярих юм бол одоо гай тариад байгаа үйлдэлүүдээ та зүүн дээдлэн болтод бичсэн байгаа. Тэгэхээр эдгээр үйлдэлүүдийг та амьдралын туршид хийхгүй байх талаар одоо шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн. За энэ хүн ингээд 4 асуултанд хариулсныхаа дараа та өөрийнхөө 5 одоо 7 гэдэг оноог яаж 9 болгох вэ? Эсвэл 5 гэдэг оноо өгсөн бол тэрийг яаж 8 болгох вэ гэдэг өөрийнхөө төлөвлөгөө гаргаж ирж байна гэсэн. За тэгээд энэ хүү төлөвлөгөөг та хизээ гэхэд яг энэ хүссэн оноод хүрч чадах юм бэ гэдэг одоо сүүлийн хугацаагаа тавьж болно. Тэр нь одоогоос жилийн дараа, магадгүй хагас жилийн дараа гэдэг ийм оноонууд байж болно. Тэгээд үндсэн таны зорилго юу вэ гэхээр ирээдүйдээ хүрэхийг хүсэж байгаа тэрхүү оноогоо аль болох урт хугацаанд буюу амьдралынхаа туршид хадгалж үлдэх гэдэг нь бол одоо таны архины хэрэглээний үндсэн зорилго байх юм аа. Тэгээд 5 гэдэг оноо өгсөн бол та 8 гэдгээр нь үлдсэн амьдралынхаа туршид архины хэрэглээгээ удирдах чаддаг, хэтрүүлийн хэрэгэлтэй өгөхгүй. За тэгээд хизээ зогсохоо мэддэг. За тэгээд одоо аюултай тохиолдлуудад арх хэрэглэхгүй байх гэдэг ч юм уу 4 журмуудаа мэддэг ийм архины хэрэглээгээр амьдрмаар байна гэдэг ийм төлөвлөгөөгөө та гаргаж байна гэсэн. За ингээд төлөвлөгөө гаргасан тохиолдолд шийдвэр гаргах үгүй таны одоо мэдлийн асуудал болдог. Тэгэхээр энэ дээрээс та хизээ хүртэл хизээ гэхэд энэ төлөвлөгөөнд хүрэх вэ гэдэг шийдвэр өөрөө гаргаад өөртөө үнэнч байгаад тэгээд хүссэн зорьсон оноонд та бол хүрэх боломжтой байдаг юм шүү. Тэгээд энэ архины хэрэглээг бууруулах, архины хэрэглээний зөв буюу ийм аюулгүй хэрэглээтэй байх гэдэг бол бусад хүмүүсээс одоо танд зааварчилгаа болж өгөх гэхээсээ илүү таны өөрийн шийдвэр байдаг. Тэгэхээр энэ дээр та өөрөө аль болох урт хугацаанд хамгийн зөв гэж бодож байгаа заагвараараа шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. За тэгэхээр та бүхэнд хэлсэнчлэн одоо хоёр дахь арга маань болохоор яг амьдралынхаа одоо энэ архитай холбоотой түүхүүдийг эргэж санах нь чухал байдаг. Одоо ямар үйл явдлын дараас миний архины хэрэглээ нэмэгдсэн бэ? Ямар үйл явдлын дараас миний архины хэрэглээ буурсан бэ? Хизэнээс хизээний хооронд их байдیں, хизэнээс бага байдیں гэдгийг энэ шулуун зурсан дээр яг өөрийнхөө амьдралын түүхийг бичиж үзэх нь маш чухал байдаг. Тэгэхээр энэ дээр яг одоо хамгийн сүүлд үүссэн асуудал нь хизээ байсан бэ гэдгээс эхэлдэг. За тэр нь одоо өнгөрсөн 7 хоногт болсон найзын төрсөн өдрөөр ингээд арх хэтрүүлийн хэрэглээд ингээ өөрийгөө гэмтээгээд эсвэл магадгүй найзаагаа гэмтээгээд за эсвэл хин нэгэнд муухай үг хэлсэн за эсвэл маргааш нь юу болсноо санаагүй тэрнээсээ болоод өөрийгөө буруутгасан гэдэг нэг 10 шинж тэмдгийн маань тодорхой нэг шинж тэмдгүүд нь болсон байж болно. Тэрээ ийм үйл явдал болсон бол одоо танаас дараагийн асуух зүйл маань та ямар давтамжтай арх хэрэгэлдэг вэ гэдгийг өөртөө бас сайн тодорхойлоод гаргаж ирээрэй. Энэ сардаа нэг үү, 7 хоногтой нэг үү, эсвэл 7 хоногтой 3-аас их удаа юу гэдэг та ингээд үнэнчээр өөртөө тэмдэглэж аваарай. За тэгээд яг ийм давтамжтайгаар хизэнээс та арх хэрэглэж эхэлсэн бэ гэдэг цаг хугацаагаа эргэж санаарай. Хизэнээс эхэлсэн бэ. За би энэ дээр жишээ болгоод хүндэрч эхэлсэн үйл явдал нь юу вэ гэхээр ажлаасаа гарсан энэ цаг хугацаанаас ахуулаад миний ингээд 7 хоног болгоо нэг удаа арх уудаг энэ загвар маань эхэлсэн. За тэрнээс өмнө бол би сардаа нэг удаа арх уух ийм байсан. Тэгээд ажлаасаа гарснаас хойш би одоо 7 хоног болгоо нэг удаа найзуудтайгаа хамт арх уудаг ийм загвар руу шилжсэн гэж ингээд харж болно. За тэгвэл дараагийн 3 дахь асуулт маань хизэн та ер нь архины хэрэглээ хизэнээс эхэлсэн бэ гэдэг хамгийн анх арх ууж эхэлсэн цагийг авч үзтээ
болдог. За энэ нь бол магадгүй 15 жилийн өмнө та анх ажилд орохдоо одоо хамт олонны маань соёл нь ингээд арх удаг байсан учраас тэндээс ахуулаад одоо яг энэ архины хэрэглээ маань эхэлсэн гэж ингээд үзэж болно. Тэгээ магадгүй энэ хугацаануудад дундах жилүүдэд ингээд харах юм бол ажилд орсноос хойш хамт олонтойгоо сард нэг удаа арх удаг энэ загвар маань 7 жил үргэлжлээд ажилласаа гарснаас хойш 7 хоног болгоно нэг удаа арх удаг энэ загвар бол 3 жил үргэлжлээд энэ өнгөрсөн 7 хоногийн энэ асуудал тавчирсан гэдэг энэ одоо яг энэ загварыг та шулуун зураасан дээр харах нь чухал. За энэ дээрээс та юуг харах вэ гэхээр ажилласаа гарснаасаа хойш таны архины хэрэглээ нэмэгдсэн байна. Тэгэхээр танд буцаагаад ажилдаа хизээ орё гэсэн төлөвлөгөө байгаа вэ? Ажилласаа гарахдаа та хизээ буцаж ажилдаа орё гэж бодож байсан бэ гэдэг өөртөө одоо буцаагаад тулгаж асуух хэрэгтэй. За ихэнх тохиолдолд хүмүүс юу гэж боддог гэхээр ажилласаа гарахдаа за би 6 сарын дараа буцаад ажилдаа орно. Тэр болтлоо яах вэ? Би ингээд зөндөө олон жил ажилласан юм чинь өөртөө одоо завтай байгаа дээрээ найзуудтайгаа уулзах чөлөө өгье гэдээ өөртөө зөвшөөрөл өгсөн байдаг. За ингээд зөвшөөрөл өгөхөөрөө 7 хоногт нэг найзтайгаа уулздаг, дараагийн 7 хоногт дараагийн өөр найзуудтайгаа уулздаг, дараагийн 7 хоногт дараагийн өөр найзтайгаа уулздаг гэх мэтлэнгийн завтай байгаа үедээ найзуудтай уулзч болно гэж чөлөө өгөөд тэгээ тэр загвар маань 3 жил үргэлжлээд ингээд чөлөөтэй болцсон байдаг. Энэ хугацаанд та ажилдаа орно гэсэн төлөвлөгөө нь ажлын байр олдоогүй, за магадгүй нэг яг тохирох цалин нь олдоогүй гэдэг ч юм ингээд зөндөө олон шалтгаануудаас болоод 3 жил болсон ажилд ороогүй байх эрсдэлтэй. Тэгэхээр энэ дэр ямар үйл явдлаас хойш та өөртөө арх уух зөвшөөрлийг өгсөн бэ гэдэг тэр үйл явдлаа анзаарах нь чухал. За тэгээд одоо найз нөхцөл өдрөөр болсон хамгийн сүүлийн асуудал дээрээс цаашдаа та архины хэрэглээг яаж өөрчлөх хүсэж байна вэ гэдэг энэ яг хэрэглээнийхээ түүхэн дээр өөрчлөлт оруулж болно гэдгийг одоо энэ цаг хугацаанаас ахуулаад өөрчлөлт оруулах боломжтой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрчлөлтөө хийж болно. За дараагийн одоо жишээн дээр та бүхэнд ингээд асуудал нь бол одоо магадгүй одоо 2-7 хоногийн өмнө болсон баярын өдөр үүссэн. За тэгээд хүүхэд гарснаас хойш архины хэрэглээ багассан. Тэр нь одоо сардаа нэг болсон. Тэрнээс өмнө бүр 7 хоногт 2 удаа байдаг байсан. Тэгээд тэр нь шинэ байрандаа нүүж орсны дараагаас ингээд 7 хоногт 2 удаа найз нөхөдтэйгээ хамт олонтойгоо гарч ингэж арх уудаг болж байгаад одоо бага хүүхдээ гарсны дараагаас сард нэг удаа болж багассан. За анх бол арх ууж хийсэн цаг хугацаанд бол их сургуулийн найзуудтайгаа хамт арх уудаг байсан. Тэндээсээ хойш явсаар агаад тэгээд шинэ байранд ороод хүндрээд тэг хүүхэд гарснаас хойш багасаад за тэгээд 2-7 хоногийн өмнө баярын өдрөө битгаар хоорондоо маргалдаад намайг ингээд хүч хэрэглэж зогсон байгаа гэдэг ийм асуудлууд ихвчлэн гарч ирдэг. Тэгэхээр таны энэ архины хэрэглээтэй холбоотой үйл явдлууд юу болж байна? Хизэнээс нэмэгдэж хасагддаг вэ гэдгийг ажиглаад тэгээд энэ цаг хугацаанаас хойш архины хэрэглээг хэрхэн өөрчлөхийг хүсэж байна вэ гэдэг таны туйлын хүсэл чухал. Тэгээд тэрэн дээр та бүхэнд 1-10 хооронд одоо бичиж тэмдэглэх даалгавар өгсөн. За тэгээд энэ дээрээс гарч байгаа үр дүнгээ та аль болох амьдралынхаа туршид үргэлжлүүлж шийдвэр гаргах нь чухал байдаг. За тэгээд та бүхэнд хамгийн сүүлд нь ингэж хэлэхэд одоо архины хэрэглээгээ багасгах, бууруулах, эрсдэлгүй хэмжээнд хадгалж хэвээр нүүлдэх, за эсвэл бүр архинаас бүр мөсөнд татгалзах гэдэг энэ үйлдэлүүд бол яг залуу эрэгтэй хүмүүсийн хувьд хамгийн том чин зориг шаардсан ийм үйлдэл байдаг. Энэ үйлдэлийг хийснээрээ хүүхдүүдтэй одоо халуун дулаан гэр орны уур амьсгалыг бий болгох боломж гардаг. Эхнэр нөхөр хоорондоо ойлголцох боломжуудыг бий болгодог, хамт олон танд итгэл хүлээлгэх ийм боломж бас гарч ирдэг. Тэгэхээр архины хэрэглээгээ удирдах, зөв зохицуулах, хэтрүүлийн хэрэглэхгүй байх, арх уух, найзуудын бүлгэмээ зөв сонгох, за хэрвээ та хүсэхгүй байгаа бол үгүй гэж хэлж сурах гэх мэтлэнгийн энэ олон ур чадваруудыг та сурж байж архины хэрэглээгээ удирддаг. Тэгэхээр энэ дээр танаас удаан хугацааны одоо зориг шаардсан, төсвөр хатуужил шаардсан ийм процессыг та бүхэн өнөөдрөөс эхлүүлээд тэгээд магадгүй жилийн дараа гэхэд та өөртөө итгэлтэй архины хэрэглээгээ удирдах чаддаг. Одоо хэтрүүлийн хэрэглээ байхгүй тэгээд хэрэглээ маань бас одоо бага түвшинд байдаг тийм ийм одоо архины зөв хэрэглээтэй, соёлтой хэрэглээтэй болоосой гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн наадж жаргал хамгийн сайн сайхан мөнгөний хүсье. Энэ хурцлэлийг анхааралтай сонссон та бүхэнд баярлалаа.